Баялагын сангийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд стратегийн ордуудын төрд ногдох өгөөжийн тооцооллыг хувилбарыг боловсруулж засгийн газар танилцуулах үүрэг бүхий БТР 8-9 сар ажиллаа. Эрдэнэтийн үүсвэн ордын тооцооллыг гаргаж ирэх, нарийн Сухбатын 7 компани аж ахуй нэгжийн тооцооллыг оруулж ирэх, 5 толгойн 3 аж ахуй нэгжийн тооцооллыг оруулах, Сухбатрын цайрт минерал, ураны ордууд, мөн ингээд бусад металлын ордуудын борогол гэх мэт ордуудын саналын хувилбарыг оруулж ирээ гэдэг ийм үүрэг даалгавартайгаар 8-9 сар ажиллаж, 26 аж ахуй нэгжийн 13-4 аж ахуй нэгжлэр нь саналын хувилбар тооцооллоо боловсруулад засгийн газар руу хөргүүлж ажлаа албан ёсоор хүлээлгэж өгсөн байгаа гэдгийг дуулгах шүү дээ. Стратегийн орд болгон өөрийн онцлогтой. Орд болгон өөрийн онцлогтой. Зарим ордууд офшорт байна. Зарим ордууд Монголын компаниуд дээр байна. Зарим ордууд хятад эзэнтэй. Зарим ордуудын ард ил цагаан улс төрчдийн авгаа хүүхд эзэмшээж явж байна. Бацандан гэдэг хүнийг БТ-ийн ажлаас чөлөөж өгөөч гэж нөлөө бүхий бүлэглэлийн төлөөлөгч засгийн газар руу олон удаа орсон. Энэ тухай хэрэглэх газрын дарагч надад өөрөө хэлсэн 10 хүн орж ирлээ. Таныг л зайлуулж өгөөч гэж. Гэхдээ намайг чөлөөсөн шалтгаан нь тэр биш байхаа гэж би бодож байгаа. Бүлэглэлийн захиалгаар Бацандан чөлөөсөн гэж би бодохгүй байгаа. Намайг БТ-ээр ажилласан 9 сарын хугацаанд засгийн газрыг огцруулах асуудал үндсэндээ улсын хурал ордонд яригдлаа. Ажил үндсэндээ яригдсангүй. Юун баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэх улсын төсөөч хугацаанд нь баталж чадахгүй болтлоо. Монголын төр самуурлаа. Баялагын сангийн хуулийг баталсан 2 намын дарга хоёулаа засгаас гараад яваад өчглөө. Ерөнхий сайдаа хөөгөөж явуулчихлаа. Занданчтар ерөнхий сайд баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа. Доор нь байгаа 3 сайд нь эсрэг байгаа. Бүр зарим сайд нь баялагын сангийн хуулийг өөрчлөнө гэж явж байгаа. Тэр болтол гацаа гэж чиглэлгсэн явж байгаа. Дараагийн ерөнхий сайд ямар хүн төрөхийг мэдэхгүй. Тэгээд зарим нөхд нь болохоор зандан шатрыг зайлуулъя, оюун эрднийг зайлуулъя. Ингээд улс төрийн докторгүй байдлаас болоод яг нэг үгүй хэлэхэд төрийн захиргааны систем сүүлийн жил гаруй хугацаанд бол гацсан байдалд, зогсон байдалд байлаа. Засгийг огцруулах тусам сайн гэж боддог зарим хүмүүс байх шиг байна. Магадгүй ордонд байгаа хүмүүсийн хувьд засаг огцрох сайхан байж магадгүй. Засаг огцорсны дараа огцорхын өмнөх тэр 3 сар бүх юм гацдаг юм шүү. Төрийн ажил гацдаг юм шүү. Амьдрал зогсдог юм шүү. Стратегийн ордуудыг хэн гэдэг дарга ямар замаар яаж өгсөн бэ гэдгийг БТ-ээр ажилласан хүний хувьд би маш сайн мэдж байгаа. Хууль бусаар стратегийн ордуудыг авсан хүмүүс тэр бүлэглэл сандарч байгаа. 20-30 жил Монголын ард түмний баялагийг ямар татвар төлөхгүйгээр хулгайн замаар ашиглаж ирсэн. Өөрөөр хэлбэл стратегийн орд дээр Монгол улсын төрийн бодлого хэрэгжээд эхлэх юм бол стратегийн ордууд ард түмний хяналтанд орно. Ард түмний стратегийн ордуудаас ашигаа хүртэж эхэлнэ. Харамсалтай нь стратегийн ордуудыг баялагийг нууцаар хаалттай байдлаар ард түмэд мэдэгдэхгүйгээр ашиглахыг хүсэж байгаа. Ашигласаар ирсэн тэр хүмүүс л дургу байх баялагын сангийн хуулинд. Сонгуулиар хэдэн халтар төгрөг улс төрчдөд өгдөг. Улс төрчдийг барьцаалдаг. Шийдвэр гаргуулдаг. Ард түмэд ашигтай шийдвэр гаргах гэхээр засгийн газрыг унагадаг. Ийм байдал бий болсон. Стратегийн орд эзэмшигч аж ахуй нэгж компаниуд бол төрөөсөө том, төрөөсөө хүчтэй лобби бүлэглэл болцчихсон байх. Засгийн газрын ерөнхий сайттай уулзахаараа нэг өөр юм ярьдаг. Ард түмний өмнө хэвлэл мэдээллийн өмнө нэг өөр юм ярьдаг. Яг одоо хилцээрийн багтай суухаараа шал өөр юм ярьдаг. Засгийн газар огцорлоо. Маргааш нь хилцээр хийжсэн аж ахуй нэгжүүд зүгтаад алга болчихдог. Ер нь ард түмэнд хэрэгтэй хуулийн заалт, ард түмэнд хэрэгтэй шийдвэр гаргах болохоор манай дарга нар хоошоо суудаг. Ийм өвчтөй болчихсон. Нөгөө бүлэглэлд ашигтай шийдвэрүүд гэрлийн хурдаар явна. Монголын төр нэг юмнаас маш их болгоомжлох хэвээр. Уулуурхан ассоциац гэж нэртэй нэг бүлэглэл байгаа. Нүүрсний ассоциац гэдэг мангас шиг том бүлэглэл байгаа. Улс төрчдийг санхүүжүүлдэг, олон тэрбум доллар эргэлдүүлдэг
Монголын баялагийг манжийн хаанаас илүү сордог ийм нэг бүлэглэл байгаа. Энэ бүлэглэл хүссэн хуулаа батлуулж хүссэн болгоно Монгол төрөөс авдаг болоод удаж байгаа. Стратегийн 16 орд байгаа. 2007 оны улсын хурлын тогтоолоор баталсан. Стратегийн ордод оруулж болох үйц 38 орд жигсаалтанд байгаа. 16 ордыг нийт 26 аж ахуй нэгж эзэмшиж байгаа. Стратегийн ордуудыг эзэмшиж байгаа аж ахуй нэгжүүдийг дотор нь бид 2-3 шалгуураар ангилж үздэг. Нэгдүгээрт үйл ажиллагаа эхэлсэн стратегийн ордууд. Стратегийн ордуудыг эзэмшигч аж ахуй нэгжүүд гэж. Лицензтэй хэрнээ үйл ажиллагаа эхлээгүй байгаа аж ахуй нэгжүүд байна. За тухайлбал дорндын ураны 3 орд байна тийм үү? Дорндын уран, гурван булгийн уран ингээд 3 орд байна. Үйл ажиллагаа эхлээгүй байна. Одоо тухайлбал нарийн сухбат дээр 7 аж ахуй нэгжүүд байна. Тэрний 4 нь үйл ажиллагаа эхлэж явж байгаа, 3 нь үйл ажиллагаа эхлээгүй байна. А лицензтэй ч биш, Х лицензтэй явж байгаа. Хайгуулын шатанд явж байна гэсэн. Нэм таашир гэдэг хүн 2 удаа Монголын засгийн газартай доктортой байдлын гэрээ байгуулсан. Алтны орд дээрээ доктортой байдлын гэрээ байгуулсан. Нарийн сухбат дээрээ доктортой байдлын гэрээ байгуулсан. Цагаан сувраг дээрээ улсын хурлын тогтоолтой. Засгийн газрын баталгаа гаргуулад гадаадын банкнд очиод ордоо тавьж гаад дуртай хэмжээгээр мөнгөө зээлээд авч чаддаг. Ийм л хүн. Энэ гэр бүлд Монголын төр өртөө юм шиг шаардсан бүх бичиг баримтыг нь ордуудыг нь гаргаж өгдөг. Энийг монголчууд ялангуяа уулуурхаахан бүгд мэдж байгаа. Хэдхэн гэр бүлд доктортой байдлын гэрээ нэртэй засгийн газрын баталгаа гаргаж өгдөг одоо бол цагаан суврагын ордыг бол 10 тухайн үеийн ерөнхийлөгчөөр лоббидуулж ээж их хурлын шийдвэр гаргуулж ирсэн. Одоо дахиад лобби хийгээд явж байгаа. Цагаан суврагын орд дээр зэсийн болон зэсийн баяжмлын амнаатыг бууруулна гэж явж илээ. Нэм тааширгын хөдөлмөрч зан чанарыг бол бид ойлгож байгаа. Гэхдээ хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Стратегийн ордуудын 10-аас доошгүй хувь хөрөнгийн биржээр гарах ёстой. Стратегийн ордуудыг нэг гэр бүл 34-өөс дээш хувь нь эзэмшиж болохгүй. Өөрөөр ард түмтэйгээ хуваалцах ёстой. Мундаг юм аа. Хэрэгжүүлэхгүй гацаагаад байж чаддаг том бүлэглэлүүд үнэхээр мундаг юм. Бас том бизнесмэнүүд стратегийн орд эзэмшигчид ард түмтэйгээ өгөөж хуваалцах хэрэгтэй. Нарийн сухбатыг 22 жил ухчихад байхад одоо нийт нөөцийнх нь дөнгөж 10% л орж байна. Одоо 10% нь үндсэндээ өнгөрсөн одоо. Нэм тааширгын гэр бүл тасартлаа баяжсан. За баяр хүргэе. Одоо 90% дээр нь Монголын ард түмэн хүртэх ёстой юм уу хүртээ гэдэг л хуулийг 19 онд үндсэн хуульд оруулсан. Нарийн сухбат нийт 560 орчим сая тонны нөөцтэй. МАК-ийн орд бол 560 орчим сая нөөц байна. МАК компани хөрөн толгой майнинг МАК 2 бол нарийн сухбатын одоо нийт нөөцийнх нь бараг 50 орчим хувийг эзэмшиж байгаа дангаараа. Хоёрдугаарт SGS гэж компани байгаа. Энэ бол гадны хөрөнгө оруулалттай компани байгаа SGS. Энэ бас нэг 500 гаруй сая тонныг эзэмшиж байна. Гуравдугаарт Өсгцоос гэж компани байгаа. Бас л манай нэг гишүүний сайдын аав. Одоо засгийн газарт орж суучихсан. Хэлэлцээрт ирдэггүй. Зүгтаад идэг. Огноо урдаа бариад идэг. Засгийн газар дээр буруу мэдээлэл дамжуулдаг. Энэ хэлэлцээрийг гацаах гэж хамгийн их гүйдэх хүмүүсийн нэг. Тэд би хувийнхнийх нь хувьд хүн тэгжил явдаг хүн. Чимбаах их, Чимбат ахал гэдгийг одоо бид хоёр бас гэмгүүлдэ. Маш бага татвартай бүр татвараас зугтаж олон жил экспорт хийлээ. Бүр нарийн судлах юм бол Монголоос Гадаад руу гаргаж байгаа үн тэнжийн дээр зарж байгаа үн хоёр нь тэнгэр газар шиг ялгаатай байна. Энэ нүүрсний уурхайнууд бол бүгдээрээ дундаа чирээдийн компанитай байна. Худалдааны компани. Өөрийнхөө худалдааны компаниуд хямд үнээр өгдөг. Тэр нь өөр Монгол хаттын компанитай хамтраад тэнжийн дээр аваач зардаг. Бомб дээр аваач зардаг. Бомбын үн нь маш өндөр. Монголын нүүрсний компаниуд хангалттай ашиг хийж байгаа. Ил далд хэлбэрээр. Зарим ордуудыг ер нь идэж угаад дуусч байна. Борооголд Монголын гайхамшигтай том алтны стратегийн орд байсан. Нэг гэр бүлд гэрээ байгуулаад доктортой байдлын гэрээ байгуулаад өгчихсөн. Гадаадын банкнаас зээл аваад гадныхантай нийлээд бүр алтаа гадагшаа гаргаад зараад дууссан. Одоо Борооголд үндсэндээ дууссан. Цаарт минерал Монголын стратегийн том ордуудын нэг. Үндсэндээ дуусч байна. Үлдэж байгаа хэдэн стратегийн ордоос өгөөж хүртэж
ард түмэн амьдралаа дээшлүүлэх, баялагын сангийн хуулиар хэрэгжүүлэх боломж байна. Нарийн Сухайт. Нарийн Сухайтын ордууд гайхамшигтай том орд. 1.4 тэрбум тонны нөөцтэй. Одоогийн байдлаар нэг 10 гаруй хувийн экспортод гаргаж чад байна. Цаана нь 90 орчим хувь нь үлдчихэд байна. 5 толгой. 5 толгой дээр Эрдэнэс 5 толгойгоос гадна 5 толгой ордыг 3 компани эзэмшиж байгаа. Орон нутгийн 5 толгой, Ухаан худаг, орон нутгийн 5 толгой Баруун наран гэж. Баруун наран бас Ухаан худаг МСС хамааралтай компани байна. Тэгэхээр энэ 3 дээр гэхэд нийт нийлбэр дүнгээрээ бас л 1.2 тэрбумын нөөц энэ 3 компани дээр байх шийдтэй. Үндсэндээ бараг хувийн хэвшил гэж ойлгож байна. 5 толгой дээр хэлий 260 гаруй сая тонн нөөцийг манай нэг ажны ах бол хангалттай зусалж байгаа, идж байгаа. Ажны эгийн бүлэглэл гэж байдаг. 49% нь хөрөнгийн биржээр дамжуулж авсан. Харьцангуй шудраг замаар, хөрчлөлийн замаар авсан. 51% нь тухайн үеийн засгийн газрын тогтоолоор уулуурхай яамны мэдэлд байсан. Өөрөөр хэлбэл засгийн газрын мэдэлд байсан. Гэтэл хууль бусаар орон нутг руу шилжүүлсэн. Одоо орон нутгийн олигархууд жижиг 5 толгойн 260 сая тонн нөөцийг зусалж байгаа. Өөрөөр хэлбэл Монголын ард түмнээс зурчуулж идж байгаа гэсэн үг. Монгол Улсын засгийн газар БЭТ-ийг томилж 9 сар ажиллуулахдаа бүх судалгаа хийж өргөсөн. Одоо хангалттай судалгаа байна. Энэ судалгаан дээр суурилж, хуулийн албан байгуулагч, засгийн газарч, улсын их хурлч, үндэсний аюулгүй байдлын зөвлөлч одоо хөдлөх ёстой. Одоо хөдөлж чадахгүй бол манай гүн далайн гишүүний нэг үг байдаг юм да. Тэгээ жицгаа савируулад дуугүй сууч. Хөдөлдөг цаг нь ирнэ. Сайн цаг ирнэ. Хууль эрхцэн орчин бол хангалттай бүрдсэн. Одоо хуулийг хэрэгжүүлж чадахгүй юу гэдэг асуудал байгаа. Хуулийг хэрэгжүүлдэг засгийн газар нэгэн цагт ирж л таарна. Тэгэхээр орд болгон дээр асуудал байна, зөрчил байна, гажуудал байна, хууль бус зүйлүүд их байна. Улс орноо гэсэн биш. Бүлэглэлээ гэсэн нөхдүүд ерөнхий сайдын кабинетэд цөөнгүй байлээ. Тэгээ энийг Зандан шатар сайд оюутан ерөнхий сайд дээр хардаг байлгүй. Одоо намайг чинь Монголын хамгийн юу лээ? Одоо попын хаан гэдэг байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл ард түмний эрх ашигыг ярьсан хүн болгоныг поп гэж доромжилдог. За зарим хүмүүс хэлж чинь олон жил өнгөрчлөө одоо охиноо айлд өгч гсэн юм чинь эргэж онгоноор нь авч чадахгүй учраас олон юм яриха болиг зарим хүмүүс ярьдгийг. Бивэл энэтэй санал нийлдэг. Баялагтай эзэн болох хэвээр. Хулгайд алдагдсан ордуудаа эргүүлэн авч хувь хишгэ өгөөж хүртэх хэвээр. 9 сар богино хугацаа. 2 засгийн газрыг дамжиж миний бие БЭТ-ээр ажиллаа. Итэл хүлээлгэж Бацамдан БЭТ-ээр томилж ажилласан оюун эрдэнэ ерөнхий сайд, Зандан шатар ерөнхий сайд хоёрт талархаж байгаагаа илэрхийлье.